Өөрийн суралцах арга барилаа зөв олсноор та хамгийн үзэн яддаг зүйлээж төгсөрч чадна гэд боддоо. Жишээлбэл өсөг орж ирснээр дунд ангид орхигдсон отсон математикч хизээ хойно насны бүхсэнд ч сурч чадна гин шүү. Харин математикчдын хамгийн дургүй зүйл нь юу байдгийг тэрийгэж бас сурч чадна. Нэг алдартай хүн гарч ирээд би англи хэлийг ингэж сурлаа, тэгэж сурлаа гэсэн бичлэгийг үзээд энэ аргаар үзийгээд өөрт тохирохгүй буруу арга барилаар яваад өөрийгөө зовоогоод яваа юм биш үсттэй. Үүнээс үүдэн би сурч чадахгүй юм байна гэж бодож хоош тавьж шантрах үйл явцууд шууд бий болж байгаа юм. Тэгвэл зөв арга барилаа олоход энэхүү бичлэг туслах учраас дуустал нь үзээрэй. Ингээд сурах арга барилын төрлүүдтэй танилцъя. Verbal буюу хэл шинжлэлийн буюу аман. Энэ аргаар суралцдаг хүмүүс ихэвчлэн уншиж, бичиж альва зүйлийг сурдаг. Дэлхийн хүн амын олонх нь уг аргаар суралцдаг байна. Эдгээр хүмүүс бусадтай харьцуулахад ой тогтоолт сайтай байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Visual буюу орон зайн буюу хараагаар ямар нэгэн зураг дүрслэлийг харж мэдээллийг нүдэрээ хүлээн авч боловсруулдаг. Ийм төрлөөр суралцдаг хүмүүсийн бүтээл сэтгэлгээ илүүтэй хөгжсөн байдаг. Oral буюу авиа зүйн буюу сонсголоор. Энэ төрлөөр суралцдаг хүмүүс нь ихэвчлэн шинэ мэдээллийг дуу авиагаар сонсож боловсруулдаг. Ингэхдээ мэтгэлцэх эсвэл бусадтай ярилцаж шинэ мэдлэгээ батгаддаг байна. Logical буюу математик тооцооллын буюу логикоор. Энэ төрөлд хамаарах хүмүүс ямарваа нэгэн асуудлын учир шалтгааныг өөрсдөө эргцүүлэн сэтгэн бодох арга замаар суралцдаг. Энэ төрлийн аргаар суралцдаг хүмүүсийн логик сэтгэлгээ илүүтэй хөгжсөн байдаг байна. Kinesthetic буюу бие махбодын буюу хөдөлгөөнөөр. Өөрийн биеийн мэдрэхүүгээр дамжин альва өгөгдлийг биеэр үйлдэл болгон суралцах чадвар. Энэ төрлийн суралцагчид ихэвчлэн урлаг спортын чиглэлээр мэргэшиж энэ талдаа асар их сонирхолтой хүмүүс байдаг байна. Social буюу хүн хоорондын харилцаа буюу олон нийттэй. Шинэ зүйлийг сурахтаа ихэвчлэн багаар ажиллаж бусадтай харилцах замаар мэдлэгийг бүтээдэг. Тэд дээрх дурдсан суралцах арга барилуудыг бүгдийг нь өөртөө агуулдаг. Solitary буюу бие даан буюу ганцаарчилсан. Энэ төрлийн аргаар суралцахыг бие даан суралцах гэж нэрлэдэг. Нэг тийм өөртөө уучраа олоод юмсыг сурчсан хүмүүс байдаг да. Эмо гаруудч гэмээр юм уу? Гэхдээ элдэвтэй эвдүүтэй төрлийн хүмүүсийн ангилалд бас орно. Тэд олон хүнтэй ажиллахаас илүүтэй ганцаараа байх үедээ суралцах орчноо бүрдүүлж чаддаг. Ийм төрлийн хүмүүс бие даан шийдвэр гаргахдаа гаргууд. Эдгээр аргуудаас өөрт арай ойр арга олох, эсвэл анх ардын сургуулийн алтан босгыг давж, нэгдүгээр ангид элсэн орсон мөчөөс эхлэн өөртөө төлөвшүүлсэн сурах арга барилыг бодоод нэг үзээрэй. Та одоо хүртэл олон дахин хичээсэн ч үр дүнгээ өгөхгүй байгаа арга барилтай байгаа бол үүнтэй ирээдүйд хүртэл зуралдах шаардлага байхгүй шүү дээ. Иймд та шинэ сурах арга барилуудыг туршаад үзэх хэрэгтэй гэсэн үг болохоос биш, та огт сурах чадваргүй гэсэн үг биш юм байна. Хүн бүрийн альвааг сурах арга барил харилцан адилгүй өөрөөр байдаг юм шүү дээ.